Эрдэнэ сумын нутгийн зөвлөлөө санаачлан Монгол улсын гавьяат багш Цагаан гिचгийн нэрэмжит Эрдэнэ сумын бүрэн дүн сургуулийн төгсөгчдийн дундах спортын анхны тэмцээнийг 2016 зохион байгуулж байснаас хойш үе үеийн төгсөгчид хамтран тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар байна. 4 төжилдээ уламжлал болгон явагдаж байгаа Эрдэнэ сумын бүрэн дүн сургуулийн төгсөгчдийн дундах цам гаруй 2019 спортын 6 турал тэмцээнийг энэ жил 1980-аас 1984 оны 5 төгсөлт хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд ховд хотноо амжилттай зохион явууллаа. Эрдэнэ сумын бүрэн дүн сургууль төгссөн нийт төгсөгчид Ховд аймгийн төв болон Улаанбаатар хот хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй төгсөгчдийг хооронд нь уулзуулах, төгсөгчид болон нутгийн зөвлөлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийтийн биеийн тамирын спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлж, тэдний чөлөө цагийг зөв зохистой өнгөрүүлэх, спортын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь энэ жилээс эхлэн 40-оос дээш, 40-оос доош гэсэн 2 насны ангилалтайгаар явагдлаа. Тэмцээнд Эрдэнэ сумын бүрэн дүн сургуулийн 1980-аас 2013 он хүртэлх 33 төгсөлтийн 25 багийн 500 гаруй тамирчид 149 багц медалийн төлөө гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис, олос таталт, шагаан харваа, шатар гэсэн спортын 6 төрлөөр хурд хүч авахт самбаагаа сорин өрсөлдсөн юм. Энэ уламжлалт болсон тэмцээн нь сургуулийн төгсөгчдийн ив нэгдлийг нэгтгэсэн, хамт олныг баттгсан тийм уламжлалт тэмцээн болоод ингээд жил болгоо явагдаж байгаа. Одоо дараа жилийн тэмцээнийг 1985, 86, 87 оны 3 төгсөлтийн зохион байгуулахаар бид урилга гардуулад байна. Одоо нийт тэмцээнд оролцсон баг тамирчид, төгсөгчид бүгдд нь баярлаж талархснаа илэрхийлье. Шатрын тэмцээний эрэгтэй төрөлд тэргуун байранд 1995 оны төгсөгч бүрэн хариуцах, 2 дугаар байранд 1980-аас 1984 оны төгсөгч давааж яв, 3 дугаар байранд 1980-аас 84 оны төгсөгч Дэндүү, эмэгтэй төрөлд тэргуун байранд 1999 оны төгсөгч Алтан Туул, 2 дугаар байранд 2007 оны төгсөлт Тогтох Солонго, 3 дугаар байранд 1985 оны төгсөгч Мөнх бүрэн шалгарсан юм. Теннисний эрэгтэй төрөлд 1-р байранд 2002 оны төгсөгч Баяр Түшиг, 2 дугаар байранд 2013 оны төгсөгч Ханбаатар, 3 дугаар байранд 2001 оны төгсөгч Даваад Орж, эмэгтэй төрөлд 2001 оны төгсөгч Дэлгэр Төвшин, 2 дугаар байранд 2006 оны төгсөгч Шинбаяр, 3 дугаар байранд 1994 оны төгсөгч Ариун Туяа шалгарлаа. Харин олс таталтын төрөлд 1-р байранд 1996 оны төгсөлт, 2 дугаар байранд 2002 оны төгсөлт, 3 дугаар байранд 1980 оны төгсөлт шалгарсан юм. Сагсан бөмбөгийн чөлөө шидэлтийн төрөлд 1-р байранд 2007 оны төгсөгчд, 2 дугаар байранд 1988 оны төгсөгчд, 3 дугаар байранд 1998 оны төгсөгчд шалгарсан юм. Харин гар бөмбөгийн эрэгтэй төрөлд 40-оос дээш насны ангилалд 1-р байранд 1992 оны төгсөгчд, 2 дугаар байранд 1993 оны төгсөгчд, 3 дугаар байранд 1996 оны төгсөгчд шалгарсан бол 40-оос доош насны ангилалд 1-р байранд 1998 оны төгсөгчд, 2 дугаар байранд 2007 оны төгсөгчд, 3 дугаар байранд 2013 оны төгсөгчд шалгарсан юм. Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд 40-оос дээш насны ангилалд 1-р байранд 1986 оны төгсөгчд, 2 дугаар байранд 1980-аас 1984 оны төгсөгчд, 3 дугаар байранд 1988 оны төгсөгчд, 40-оос доош насны ангилалд 1-р байранд 2001 оны төгсөгчд, 2 дугаар байранд 2009 оны төгсөгчд, 3 дугаар байранд 2006 оны төгсөгчд шалгарсан бөгөөд түүнчлэн гар бөмбөгийн эрэгтэй эмэгтэй шилдэг тэгш довтлогч, шилдэг довтлогч шалгаруулж шагнаж урамшуулсан юм. Монгол шагаан харван төрөлд амжилттай оролцсон тамирчдын шагналыг гардуулсан юм. 2 өдрийн турш спортын 6 төрлөөр явагдсан тус тэмцээний багийн нийлбэр дүнгээр тэргуун байрт 2001 оны төгсөлт, 2 дугаар байранд 1980-аас 1984 оны төгсөлт, 3 дугаар байранд 2007 оны төгсөгчд шалгарсан юм. Сэтгэл өндөр байна. Манайх 2001 оны төгсөгч байгаа. Тэгээд одоо энэ тэмцээн анх их зохион байгуулагдсанаас хойш 4 удаа энэ тэмцээний аваргалж байгаа одоо тийм бас гоц тийм содон тийм амжилттай байгаа. Тэгээд одоо манайх уламжлал болгож дараагийнхаа шилжиж явдаг цомыг 1980-аас 84 оны төгсөгчдөд хүлээлгэж өгсөн. Тэгээд нийт оролцсон баг тамирчдаа эрүүл сайн сайхан мөхний хүсээрээ. За энэ жилийн тэмцээн маань айгүй сайхан өргөн хүрээтэй, зохион байгуулалт өндөртөө сайхан болж өнгөрлөө. Тэгээд манай 1988 оны төгсөгчд маань
эмэгтэй баг тамирчид хүрэл медалийн эзэн болсон. Тэгээд энэ анх энэ тэмцээнийг санаачлан зохион байгуулагчийн хувьд одоо асар их одоо өндөр сэтгэлтэй байна. За тэгээд тэмцээн зохион байгуулсан хамт олонд одоо баярсан талархснаа илэрхийлье. Жил болгон зохион байгуулагддаг энэ төгсөгчдийнхаа энэ спортын тэмцээнд Улаанбаатар хотоос анх удаага зорин ирж оролцож байгаадаа маш их баяртай байна. Би нийслэлийн 130 дугаар сургуульд багшилдаг. Тэгээд энэ жил энд ирж оролцсноор гар бөмбөгийн эмэгтэй 40-оос дээш насны эмэгтэй төрөлд 2 дугаар байранд багаараа шалгараад маш их баяртай байна. За энэ дашрамд нийт төгсөгчдөө энэ сайхан тэмцээндээ одоо ирж холоос ч гэсэн одоо зорж ирж оролцож байвал их сайхан юм байна шүү. Их гоё юм болд юм байна гэдгийг дашрамд дуулгамаар байна. Уриалж байна бас тэгээд. Ийхүү үйл ёсны өлгийн нутаг Ховд аймгийн Эрдэнэ сумын Бүрэн дунд сургуулийн төгсөгчдийн дундах цам гаруй 2019 спортын 6 төрөл тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Ховд хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө. Эх жилийн тэмцээнийг 1985, 1986, 1987 оны төгсөгчид хамтран зохион байгуулахаар болсон байна.